эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төсөв санхүүтэй холбоотой асуудлууд, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлууд, энэ ерөнхий газартаа одоо 70% нь ажилдаг, орон нутгатаа цөөхөн идэхэн хүн ажилдаг ийм одоо тогтолцооноос шалтгаалаад эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа бас тэр болгон хурдан шуурхай явж чаддгүй, оновчтой байдгүй, орон нутгийн ачаал нь хит ихээс болоод олон зүйлүүд нь орхигддог гэдэг ийм зүйлүүд бас гарч байгаа юм байна лээ. Тэгэхээр энийг 2025 оны төсвүүдээр төсөвлөхдөө бас яаж харж байгаа вэ? Яг гэвэл байнгын хорон дээр танилцуулахдаа энэ асуудлуудыг 2025 онд болоос нэлээд анхаарна гэсэн ийм зүйлүүд бас яригдсан учраас 25 оны үйл ажиллагаа энэ төсөв хөрөнгөтэй шууд холбоотой учраас энэ одоо байнгын хорон дээр танилцуулагдсан асуудлууд төсөв дээр суугатаа яг тэр ярьсан шигээ бас төлөвлөж сууж чадсан болов уу гэдэг ийм асуултыг бас асууя гэж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын бас санхүүгийн сахилга батыг сайжруулж ээж хоёр талаас арга хэмжээ авч ээж энэ нөхцөл байдал маань сайжрах болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр эх жил бол эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал сайжирна гэж харж байгаа. За тэр 36.8 тэрбум төгрөг хасахтай дийлэнх нь одоо сайдын багцд байгаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн бодлого арга хэмжээс хасагдсан байна. Жишээ нь халдвар төвчин судлалын үндэсний төвийн тандал судалгаанаас 1.9 тэрбум, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн санал судалгааны ажлаас 0.8%, 0.8 тэрбум, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санал судалгаанаас гэхэд 0.5 тэрбум гэх мэтлэн энэ нийгмийн эрүүл мэндийн бодлого арга хэмжээс хасагдсан. За яг эдгээр хасагдсан байгаа боловч өнгөрсөн оны энэ оны одоо нийгмийн эрүүл мэндийн бодлого тусгаж байгаа төсвөөс бас илүү их төсөв нь бол нэмэгдсэн гэж хэлж болохоор байгаа.